Тийм учраас танаас сургуулиудтай энэ оролцооны асуудлаар зохион байгуулалт гарах хэмжээнд тань өөрсдөө байгаа материалыг баазаараа одоо хурлын цаал, урлагийн цаал, анги тэнхимээрээ үйлчилж байгаарай гэж хүсэлтэйсэн байна. Тэгээс ямар нэг үүрэг болгоогүй. Үүрэг болгох бас ёстой биш. Яг нь сургуулиудын гол үндсэн үүрэг нь хүүхдүүдтэйгээ ажиллах. Тэгээ хүүхдүүдтэйгээ ажиллачаад цаг боломж орон зай үлдэх юм бол тэрэнд насан туршидтын үйлчилж бас болох юм шүү гэж судалгаа яасан байна. Тэгээ нэг зүйлүүд аягүй ойлгомжтой байх хэрэгтэй. Юу гэхээр сургуулиудад юуны өмнө эхлээд тэр сургуулийн хүүхдүүдэд эхлээд үйлчлэх хэрэгтэй. Тэгээ хүүхдүүдэд үйлчлэхэд цаана нь бас цаг боломж гарах юм бол тэгээ насан туршидтын өөр тэгээд ерөнхийдөө бид нар энэ асуудлаа шийдвэрлэхдээ одоо ерөнхийдөө бид нар төлөвлөгөө дээр болохоор одоо тухайн дүүрэн болгон дээр одоо сая сонгогдсон эрдэнэ төлөвлөлттэй бол гişүүд байгаа шүү дээ. Тэрүүгээр одоо сургуулийн захирлууд руу нэг тийм загтал бичүүлэх. Ерөнхийдөө сурагчдаа тэгж явна. Эсвэл их тийм эсвэл одоо албан бичиг явуулаад тухайн дүүргүүд дээр дүүргийн эрдэнэ төлөвлөлттэй борлуулаад тийм шийдвэр гаргуулад юм яаж сургуулийн захирлууд яаж тэгж нөлөөлж чадах вэ? Бид нар бас тэр талаар бас жоохон ойлгохгүй. Одоо яаж хийхээс ойлгохгүй. Тэгээд тэр талаар зөвлөгөө авах бас тэрнээс танаас манай зорилго бол ер нь сургуулийн биеийн тэмрийн болон ер нь сургуулийг л хүүхд дээлтэй болгох. Хүүхд дээлтэй чөлөөтэй байлгах тийм зорилготой байна шүү дээ. Тэр тусмаа нэг сургуулийн биеийн тэмрийн заал тэгээд урлагийн заал гэдэг тэр юмнуудыг хүүхдэд болгох одоо чөлөөтэй үйлчлүүлэлт болгох. Яахан зүйл бид нар тийг нэмж байгаа. Бид зөв гэж үзэж байгаа. Тэр ажлыг яаж зохион байгуулах юуны өмнө эхлээд энэ сургуулийн өдөртлөг тэгээд багш нарын юм хандтай хандлагыг их өөрчлөх хэрэгтэй байна. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд бидний болон ер нь тэдний бол иргэний хяналтанд байх шаардлагатай болж байна. Тэгээд иргэний хяналтанд оруулахад хоёр арга зам байна. 2-3 арга зам байна. За нэгдүгээрт нь хүүхдүүд өөрсдөө ингэж зохион байгуулалтанд орох шаардлагатай байна. Одоо бид нар ч гэсэн бас хүн тийм учраас бид нар бас танаас шаардлага тавих хэрэгтэй. Зөв юм дээр. Тэгээс бид нар ингээд цахилгаан гутмаар байна. Өдөржин шинжэнгөө PC 7000 гадар сумаар байна. Тэгээд бид нар сургууль дээр тамхитмаар байна. Гэсэн тийм шаардлага тавихгүйгүй шүү дээ. Танаа бол ийм хүн хүлээж авах ёстой тийм зөв эрүүл шаардлагыг тавьж байгаа тийм болохоор та нар бидний шаардлагыг бас сонсох хэрэгтэй гэсэн юм. Хүүхдүүд биднэрт ингэ зохион байгуулалт шаардлага тавьж байна. Энэ бол нэг арга. Энэний хүчин чадал болох сул. Ягаад гэвэл ерөөсөө хүүхдийг Монголд бол ерөөсөө уламжлалт манай Монголын соёлын хандлага бол хүүхдийг хүн биш гэж үздэг. Хүүхд бол дугуй авах хэрэгтэй, үгэнд болох хэрэгтэй, томорт авах хэрэгтэй. Өгсөн оолыг идчихээ, хийгсэн ажлыг хийчихээ. Тэгээд байж бол одоо хүүхд ингэ өөрөө биелж байгаа юм гэж үздэг. Гэрт ч тэгж үздэг, сургууль дээр ч тэгж үздэг. Энэ аюу буруу хандлага байхгүй. Тэгэхээр хоёр дахь арга зам бол бид нэр эцэг эхүүдийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Эцэг эхүүдийн хандлагыг өөрчлөх гэж юу гэсэн үг вэ? Бүх хүүхдүүд эцэг эхчүүдтэй ямар нэгэн байдлаар уран аргаар нөлөөлж байгаа. Хүүхд бол бас хүн юм аа гэж ойлгож хэрэгтэй. Хүүхд ч гэсэн адилхан юм. Хүн чинь бас хүний бас тодорхой их байна. Шаардлага тавих, өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэх, өөрийгөө хамгаалах. Өөрийгөө хамгаалахад манайд маш чухал үйлдэл. Гэр бүл дотор ч тэр сургууль дээр ч тэр. Үгүй би тэгээгүй, би тэгж бодоогүй, тийм юм би хийгээгүй. Тэгэхээр дугаараа мэдчихээ чи тэгсэн л байгаа. Тэр зүг би ч тэгсэн гэж бодож байгаа чи тэгсэн л байж таараа. Гэсэн байдлаар эцэг эхчүүд асан туршид хүүхдтэй хандаад байдаг. Энэ хамгийн буруу хандлага. Хамгийн ямар утгаараа буруу хандлага гэхээр хүн болгонд өөрийгөө хамгаалах их байх хэрэгтэй. Энэ хүний аюул хүний эрхийн аюул чухал бүртгэх юм байна. Хүн өөрийгөө юуны юм хэлээ. Хүн өөрийгөө юм хүний хэн хамгийн сайн хамгаалж чадах вэ гэхээр хүн өөрийгөө хамгийн сайн хамгаалж байна. Тэгээд дараа найз нөхөд эцэг эхтэй ах トゥ төрөл садан анги хамт олон багш гэдэг дараагийн хүмүүс ч хамаа хамгаалах. Тэгэхээр чи юуны юм хэлээ чи өөрийгөө хамгаалах хэрэгтэй тийм. Өөрийгөө хамгаалах гэдэг чинь чи өөрийгөө буруу хэрэг хийгээгүй гэдгийг нотлох хэрэгтэй. Тэр буруу хэрэг хийсэн байлаа ч гэсэн тэрийг санаатай хийгээгүй гэдгийг бас нотлох хэрэгтэй тийм.
буруу хэрэг хийсэн байдаг тэрийг санаатай хийсэн санамсаргүй хийсэн бол чи шал хоёр өөр ялгаатай. Санамсаргүй хийсэн буруу үйлдэлийг бол баг буруу зүйл гэж үздэггүй. Тэрийг бол ихэвчлэн уучлах хэрэгтэй байдаг тийм. Огт санамсаргүй байж байгаа одоо санамсаргүйгээр найзгаа омдоочсны төлөө тэр хүнийг одоо чи найзгаа омдоолаа гэх. Айхтар хатуу шийдээ буруу шаардлага байна. Гэтэл тэр үйлдэлийг санаатай хийсэн бол энэ бол огт өөр зүйл. Энэ бол заавал буруу шах хэрэгтэй юм л одоо ажиллаж байна. Тэгэхээр юуны өмнө ихэд энэ хүүхдүүдтэй харьцдаг ялангуяа хүүхдийн байгууллага сургууль дээр ийм одоо ойлголт үнэт зүйлсийг бид юуны өмнө ихэд төлөвшүүлэх хэрэгтэй. Бий болох хэрэгтэй. Хүүхдүүд өргөж буруутай биш ээ. Хүүхд заримдаа битгий бүр ихэвчлэн зөв хүүхдийн хийсэн үйлдэл болгоныг заавал буруу гэсэн өнцгөөс харах гэх байх нь ерөөсөө өөр их буруу юм аа. Гэсэн тэр итгэл үнэмшлийг бид бий болох хэрэгтэй байхгүй. Ингэсэн дараа одоо жишээлбэл нөгөө сургуулийн дээр Монгол улсын боловсролын хуулиар сургуулийн дээр эцэгхийн зөвлөл гэж байгаа. Сургууль дотор сурагчдын зөвлөл гэж ажилладаг. Ийм хуультай. Тэгээд энэ эцэгхийн зөвлөл, сурагчдын зөвлөл сургуулийн захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих хэрэгтэй. Ажлаа дээр яаж хийж байгаа, хичээл номоо яаж зааж байгаа, сургууль дээр уур амьсгал ямар байгаа юм, хөрөнгө мөнгөө яаж зарцуулж байгаа юм, тийм бокс авах гэсэн мөнгөөр бокс авахыг авч байгаа юм уу? Хүүхдэд зарцуулах гэсэн мөнгөөр тэр хүүхдэд зарцуулж байгаа юм уу? Сургуулийн биеийн тэмдгийн заалыг түрээслэх байгаа юм бол түрээслсэн мөнгө нь айчж байгаа юм. Тэр мөнгө хийний хаалганд ороод байгаа юм. Сургуулийн үйл ажиллагаанд зарцуулагдаад байгаа юм уу? Эсвэл одоо өөр юмд яваад байгаа юм уу? Энэ бүхнийг хяналт тавьдаг хоёр байгууллага бол энэ эцэгхийн зөвлөл, сурагчийн зөвлөл. Энэ хоёроо ажиллаж чадахгүй яа гэж чадахгүй байгаа үзье. Хамгийн гол олон шалтгаан байна. Энэ нэг хамгийн гол шалтгаан нь хүүхэд бол хүүхэд гэсэн буруу хандлага. Хүүхэд бол хүн биш гэсэн одоо хатуухан хэлгээд тийм. Хүүхэд бол одоохондоо хүн биш, ирээдүйд бол хүн болж магадгүй гэсэн энэ буруу хандлагыг юм өөрчлөх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр та ингээд би юу танаас ингээд анхаалаа хандуулж ажиллах хэрэгтэй байна л гэж би бодож байна. Тэгэхээр одоо биеийн тэмдгийн заал гэх чинь нэг юмыг та эхнээсээ хүүхэд ч гэсэн эхнээсээ зөв ойлгох хэрэгтэй. Ямарваа нэг юм бол дандаа хязгаарлах зүйл байдаг. Тийм. Сургуулийн заал бол сунахгүй 2 3 болж үржихгүй нэг л заал байгаа. Тэр заал нэг тодорхой квадрат метр талбайтай. Тэр талбай дээр нэг дор хэдэн хүүхэд байх хязгаартай. Тэнд 500 хүүхэд зэрэг ороод загсан бөмбөг тоглох ямар ч боломж байхгүй. Тэр хамгийн дээдлэх ихэд нэг загсан бөмбөгийн нэг команд хэдэн хүүхэдтэй байдیں۔ Нэг баг 5 хүүхэдтэй. Тэгэхээр зэрэг 10 хүүхэд зэрэг загсан бөмбөг тоглож болно. Тэгээд тэр хэдэн хүүхэд тэр төвцөнийг үзэж болох юм. Эндэлт нь 50 хүүхэд суунаас, эндэлт нь 50 хүүхэд суунаас ингээд сургуулийн ингээд биеийн тэмдгийн заавал ингээд дүүрчиж. Тэгэхээр бүх хүүхдүүдийн хөвцөлтэй болох юм бол цагийн хуваар нь нарийн гарах хэрэгтэй гэсэн. Тэ? Нэг хэдэн том хүүхдүүд орчоод өдөржингөө сагс тоглоод нөгөө дүлх жижигүүд нь болохоор заа суулгахын нэг үлээгээл ингээд заагүй гэж болохгүй тийм. Тэгэхээр энийг шударга хуваарлах асуудал мэдээж яриад. Энэ асуудлыг чи хэн хариуц хийхээр сурагчийн зөвлөл гэдэг байна хариуцж хийж байна. Биеийн тэмдгийнхаа заалны хуваарийг одоо бүгдээ хийе. За гэдэг хэдэн цэгц дугуйлан ажиллаж байна тийм. Цэгц дугуулan болгонд цаг хуваарлыг гэвэл 24 цагийг хувааж болохгүй шүү. Хүүхдүүд чинь унтаж амрах хэрэгтэй тийм. Тэгээд энэ чинь нөгөө хуулиар чи хүүхдүүд чинь 6 цагаас хойш